Ийм боломж нээлттэй байхын зовлонг монголчууд хангалттай амссан. Зөвхөн ганц жишээ дурдъя. 1937 оны 10 дугаар сараас 1939 оны 4 дугаар сарын хооронд 16 сарын дотор тэр үед шүүхийг орлон байгуулагдсан онцгой бүрэн эрхт комиссийн 51 удаагийн хуралдаанаар 20,474 хүнийг буудан хороох ялаар хэлс шийтгсэн байдаг. Нэг удаагийн хурлаар 1228 хүртэл хүнийг бөөнд нь цаазаар авахар шийдвэрлсэн тохиолдолж гарсан. Тэдгээрийн дунд 8 эмэгтэй цаазлагдсан баримт бий. Монголчуудын нилээд нь дээрх хэлмэгдэлд гадаадын гар хөл оролцсон гэж үздэг. Цаазтай ялыг хадгалах нөхцөл түүнийг дотоодоос төдийгүй гаднаас ашиглах боломж байдаг. Түүхэнд хэлмэгдсэн манай иргэдийн ихэнх үеийг хийж бүтээх эд насандаа хэлс хэрэгт ороогдсон цаазлагдсан хүмүүс эзэлдэг. Тэр үеийн улс төр эрх зүйн орчинг өнөөдөртөө харьцуулах аргагүй. Маш том өөрчлөлт орсон. Гэхдээ цааз хэмээх шийтгэл нэг л мөн чанартай. Хүний амийг төрийн нэрийн өмнөөс ээгүүтгдэг. Тэр нь өөрчлөгдсөнгүй. Монгол улсад шүүхээс цаазаар авах ял шийтгэгдэж байгаа иргэдийн 67% нь идэрхэн 20-40 насны эрчүүд байгаа юм. Мөн тэдний олонх нь анх удаа гэмт хэрэг үйлдэж цааз сонссон байдаг. Шалтгаан 4. Цаазаар авах ял бол хэн нэг нь өмөөрөөд байх хөсөвчтэй ял биш. Аль эсвэл хэн нэг нь эсэргүүцээд байх огт хоосон газар бий болсон шийтгэл бас бишээ. Харин энэ бол хамгийн эрсдэл өндөртэй хүний хүн ёсны үнэлэмжийг өгтлөн дордуулдаг шийтгэл. Цаазаар авах ялыг нэг талд нь уг ялаар шийтгүүлэгч этгээд нөгөө талд нь хохирогч байдаг. Мөн гомдол саналтай ар гэрийнх нь ойр дотных нь хүмүүс үлддэг. Баламд гэмт хэргийн хохирогчд амийг амиар гэж шаардах нь байдаг. Амийг амиар солиод ч асуудал бүрэн шийдэгддэггүй. Энэ эмийг нь л биднээр дуусах гэж хэлдэг нь ч бий. Юуны өмнө ийм байдлаас хохирсон, өнчирсэн иргэдээсээ уучлалгүйя. Гаргаж болохгүй алдаа гэж байдаг. Зөвхөн хаалгыг нь хааж байж зогсоодог алдаач бий. Энэ бол цааз. Цаазыг бүрэн халахгүйгээр түүнийг тойрсон алдаа завхарлаас бүрэн ангижрах боломжгүй. Цаазыг хэрэглэхгүй болсон цагт л хүний амны, хүний эрхийн үнэлэмж жинхэнэ ёсоор дээшилж баталгаан сайжрах бодит нөхцөл бүрэлддэг. Энэ шийдвэрийг гаргахад оролцдог эрх үхий байгууллага хүмүүсийн хариуцлагч дээшилдэг. Хүний мөн чанарын нэг үзүүлэлт бол шударгасыг хүсдэгт оршдог. Амьд хүн аргатай гэсэн үгч бий. Хэлс шийтгэгдсэн амьд хүнд л үнэн мөнөө олох боломж олддгоо. Монголчуудын хувьд хүний амийг дэлхийд авахгүй баялгаас шүнтэй гэж үздэг. Тийм ч учраас хүнд хамаатуул зөвхөн алтан ам гэсэн тодтол хэрэгэлдэг. Хүн хүнийхээ амийг эгүүтэхгүй байх бүрэн боломж, бүрэн баталгааг аль ч нийгэм бүрэлдүүлж чадаагүй байна. Харин төрийн нэрийн өмнөөс иргэнийхээ амийг эгүүтэхгүй байх боломж Монгол улсад бий. Олон нийтийн шахалтаар цаазаар авах ялаас татгалзсан орн гэж дэлхийд үгүй. Харин төр нь энэ ялыг хэрэглэхээс татгалзсан орны тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ дэлхийг хэмээх хөх гарга дээр хүн хүнээ хөнөөхгүй байх баталгаа мөд бий болохгүй байж магадгүй. Харин аажмаар дэлхийн бүх улс орн иргэнийхээ амийг төрийн нэрийн өмнөөс хөнөөхгүй төвшөнд хүрч чадна гэдэгт би итгэдэг. Монгол улс хэтэрхий оройтсон ч бүр олон орны хойно сүүл мөшгсөн ч цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Шалтгаан 5. Монгол улс бол дэлхийн хамтын нийгмлэгийн нэг гишүүн. Нэгдсэн үндэсний байгууллага цаазаар авах ялыг дэмждэггүй. Энэ ялаас гишүүн орнуудаа татгалзахыг байнга уриалдаг. Шийдвэрч гардаг. Нэгдсэн үндэсний байгууллага нь цаазаар авах ялын эргэн тойронд их нөхцөл байдал, дэвшил ухралтын талаар дэлхийн хамтын нийгэмлэгт байнга тайлагнаж танилцуулдаг. Дэлхийн улс орнуудыг цаазаар авах ялын хувьд уг ялыг бүрэн халсан, хэрэглэхгүй байгаа, хэрэгэлдэг гэж ерөнхийд нь 3 ангилж байна. Европ төвийн 42 орноос 40 оронд цаазаар авах ялыг хэрэглэхэ болжээ. Нэг улс цаазаар авах ялаас албан ёсоор төдөлжжээ. Өөрөөр хэлбэл Европ төвийн цаазаар авах ялаас ангижирч байгаа үзүүлэлт нь 98% байна. Африк төвдөх 43 орноос 18 цаазаар авах ялыг бүрэн халжээ.
Дээр нь энэ твийн 11 орон цаазаар авах ялыг хэрэглэхгүйгээ мэдэгдэд төдгөлдсөн байна. Ингэж Африк твийн нийт орнуудын 67.5% нь цаазаар авах ялыг халсан эсвэл төдгөлдсөн үзүүлэлттэй байна. Латин Америкийн 18 орноос 14 оронд цаазаар авах ялыг халж чадсанаар энэ твийн дээрх үзүүлэлт 78% хүрчээ. Аз твийн 46 орны 17 цаазаар авах ялыг халжээ. Нэг орон энэ ялыг хэрэглэхгүй төдгөлдсөн байна. Энэ үзүүлэлтээр Аз хамгийн олон орон оршдог твүүдийн дотор 40%-тай байгаа юм а. Гэхдээ манай твд бүр цаазаар авах ялаас татгалзсан бас уг ялыг хэрэглэхгүй гэж зарласан орнуудын тоо нэмэгдсээр байна. Хүний эрх ардчлалын хувьд шүүмжилд өртдөг Төв Азийн Стан улсууд хүртэл цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх чиглэлд тэмдэглүүштэй агц дэвшилд хүрч чаджээ. Тухайлбал Казахстан, Кыргызстан, Туркменистан, Узбекистан энэ 4 орн дөрвөлээ цаазаар авах ялыг халжээ. Харин Тажикстан цаазаар авах ялын гүйцэтгэлийг хийхгүй зогсоосноо дэлхийн нийтэд зарлжээ. Улс орон бүхэн өөрийн замтай, Монгол улс ч гэсэн өөрийн сонгож авсан замтай. Монголчууд ам ажлын нэгдлийг гэрхэн хардаг ард түмэн. Бид үнэхээр хүний эрх чөлөөт байдлыг эрхэмлэн дээдлэхээ зорилгоо болгосон бол энэ тухайга тунхаглан зарласан бол энэ үүргээ бүрэн хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх ёстой. Аливаа ололт амжилт, дутагдалд үзүүлэлт, хэмжүүр байдгийн адилаар дээрх ажилч тодорхой шалгууртай. Хүний эрх чөлөөт байдлын эрхэм дээд шалгуур бол түүний хэрэгжилт бүрэн байхад л оршдог. Иймээс Монгол улсын төр цаазаар авах ялын тухай бодлогоо хожимдсон ч гэсэн эргэж харах хэрэгтэй. Учир нь дэлхийн улс орнуудын бараг дийлэнх олонх нь цаазаар авах ялаас татгалзах замыг сонгожээ. Бид ч энэ замд нэгдэх ёстой. Ардчилсан Монголын зам ариун цусгүй байх ёстой. Шалтгаан 6. Гэмгүй иргэнийхээ амийг уучлах баталгаа өгч чаддаггүй улсад төрдөө итэг гэж ард түмэндээ хэлэх ёс суртахууны эрх үүсдэггүй. Цааз хэрэгэлдэг улсын төрийн тэргүүний хувьд би энэ үгийг өнөөдөр хэлж чадахгүй. Таны амийг ямар ч тохиолдолд мэдсээр байж төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж эгүүтгэхгүй гэж иргэддээ хэлж чаддаг ерөнхийлөгч байхыг би хүсэж байна. Ёс суртахууны эрхийг хэмжих боломжгүй. Түүнийг метрлэж эсвэл литрлэх аргагүй юм. Нэг бол ийм эрх байна, эсвэл тийм эрх байхгүй. Энэ эрх төрийн тэргүүн хэн байхаас ямар хүмүүс Монголын төрийн бодлого тодорхойлохоос хамаарах ёсгүй. Монголын төр иргэндээ нэг өдөр таны болон таны ойр дотны амин хайртай нэгний чинь амин газар руу буу онлохгүй байхын тулд тэр цаазаар авахулах ял шийдэгдсэн хүний амийг уучлж 30 жилийн хорхилаар сольж байгаа юм гэж хэлж чаддаг л болох ёстой.